Монголчуудын ярилцлагын цагаар манай хөтөлбөр үргэлжлэн хурж байна. За тэгэхээр манай студид бидэнтэй тендерийн асуудлаар шууд ярилцахаар баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн чиглэл компани ерөнхий захирал Бомцэн дээрээд байгаамаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр чиглэл компанийн хувьд нийтийн хоолны тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй жилийн түүхтэй юм компани. Дотоодын тендерт оролцож чадахгүй байна гэсэн гомдол байгаа юм байна л та. Тэгэхээр энэ ямар учиртай, ямар тендер хизээ зарлагдаад танай компанид ямар боломж олдсонгүй энэ талаар яриагаа хэлж. За баярлалаа. За манай компани бол хүнс нийтийн хоолны зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. 25 жилийн одоо ажил мэргэжлийн туршлагатай. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас аралдаг тендерүүдэд сүүлийн 4 жил оролцож байна. За эхний 3 жилд нь бол одоо импортын мараа санал болгодог байсан. За энэ тендерүүд бол тодорхой хэмжээний шалтгаанаар байн хасагддаг байсан. За энэ жилийн тендерт бол би л одоо 2015 оныг Монгол Улсын их хурлаас аж үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гаргаад за Монгол Улсын засгийн газраас мөнийг одоо хэрэгжүүлэх тушаал гаргаад ингээд дотоодоо хийсэн бараа бүтээгдэхүүнийг төр бол тэргүй ээлжинд худалдаж авна гэсэн ийм одоо хууль гарсан. За энэний дагуу бол одоо яамдын дарганы сайднаар гарын үсэг зурж самжигч гарын үсэг зурж энэ талаар бол тодорхой бодит ажил болгон явагдаж байсан. За жижиг дунд үйлдвэрлэгчид баялаг бүтээгчид бол энэ одоо стата мэдээ хүлээж аваад дор нь өөрөөсөө чадлын хэрэг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх борлуулах энэ чиглэлд дахин ажиллаж байгаа. Тэгээ бид бол одоо Монгол Улсын засгийн газрын явуулж байгаа бодлогын хэмжээнд одоо Чингис Баондоос зээл аваад өөрсдөө үйлдвэрийг бариад тоног төхөөрөмжөө одоо байрлуулад ингээд одоо тоног төхөөрөмжөө үйлдвэрлээд одоо төрд нийлүүлэхэд бэлэн болоод байгаа байхгүй. Тэгээд одоо 2016 оны 1 сард аж үйлдвэрийн боловсрол соёлын шинжилгээ ухааны яамд алдан бичгээр танах дотооддоо энэ жил ямар тоног төхөөрөмж хэдийг худалдаж авах вэ? Түүнийг бид мэдээг өгөөч. Бид одоо өөрсдөө дотоодынхоо үйлдвэрлэлээр энийг чинь нийлүүлэхэд одоо бэлэн байна гэд аль биесээ хүсэл тавьсан боловч одоо боловсрол шинжилгээ ухааны тренерийн бичгийн даргуул бидний одоо алдан бичгт аль биесээ хариу өгөөгүй. Араас нь одоо нэхэл дагаад болооч өгөөгүй. Ингэсээр байж байгаа одоо тендертэй одоо залгсан. Ингээд одоо аль биесээ тендерт оролцсон бид. За тендерт оролцохдоо бол тэднийх бол гол баримтлагдаг бодлого нь болвол яах вэхээр нэг удаагийн тендерт орохдоо тухайн тендерт орж байгаа бараа бүтээгдэхүүний 60-аас доош хувийг нийлүүлсэн байх туршлагатай гэсэн ийм тендерийн босго тийм тавьждаг. Энийн юу гэж байна гэвэл одоо жижиг дунд үйлдвэрлэгчид анхны үйлдвэрлэгчд бол энэ босхыг авч орохгүй. За тэр одоо үйлдвэрлэгчд босхыг хаагаад зөвхөн энэ барааг нийлүүлдэг өөрсдийнх нь одоо карманы компаниудаа үүдийг нээсэн ийм босгод тавьж өгөөд эндний тендерийн бол хөвчлэн жил болгон тавьдаг. Энэ жил тэргээ тавьсан л та ер нь бол карманы компаниуд яг ямар компаниуд байна? Та шууд нэр зохиод хэлэх боломж байна уу? Ер нь бол энэ боловсрол соёлын ухааны тендерт бол манай 2-3 жил тасралтгүй оролцох гэж байна. Бид бол мэргэжлийн 3-4 компани байдаг. Энэс оролцож чаддаг. За яг мэргэжлийн компани оролцоод бол тодорхой хэмжээний ялт байгуулаад юм нийлүүлээд бас болж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол техникийн тодорхойлолтод огт тэнцэхгүй. Оросын холбооны улсын тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтоор анх бол бараа бүтээгдэхүүний тодорхойлолт бүх юм чигсаачиж байгаа. Тэгээ худалдаж авах хүн нь бол бас тодорхой хэмжээний Оросын холбооны улсын бараг үнэтэй барааны үнээр хамгийн хямдхан барааг хэд дахин илүү үнээр өгдөг. Тэгээд тэр техникийн тодорхойлолтод тэнцэхгүй хүүхдийн хоол ундыг одоо тэр хэрэгцээг бүрэн хангахгүй. Монгол улсын чанар стандартын шаардлага хангахгүй. Одоо Монгол улсын ирээдүйн улсын хүүхдийн хоолнд хоол хийх тоогоог бол үнэхээр одоо бактери үржихээр тийм одоо шаардлага хангахгүй тоогоог бол нийлүүлж байгаа. Энд ингээд бид энэ дэлгэцэн дээр бас энийг харуулж болно. Энэ ингээд Монгол улсад үйлдвэрлэсэн тоогоо байгаа. Дотор чанах газаргуун цэвэр 304 маркын гангаар хийгдсэн. Энэ тоогоог би өөрөө зохион бүтээгээд үйлдвэрлээд борлуулж байгаа. Монгол улсын шинэ бүтээлийн патент авсан ийм бүтээгдэхүүн. Би энэ бүтээгдэхүүнээ Монгол улсад үйлдвэрлэчихэд энийг одоо Монгол улсын засгийн газар дэмжиж бодлогын хэмжээнд аж үйлдвэрийн яам дэмжиж яхад зөвхөн хэрэгжүүлэх тендерийн байгууллага оронд нь ийм тоогоо сонгож байгаа. Энэ нь болохоор ингээ хуурай халалттай. Дотор нь ингээд одоо сүү хөөрүүлэх юм бол шууд ингээд түлэгддэг доороо ингээд халуун тоогоо шиг харж байгаа даа. Гадна тал нь ийм тосон халаагууртай. Тэгээд техникийн стандарт юусэн тэнцэхгүй. Энийг бол мянган өндөр захиугаар царны тэтгэмжийн компаниуд 3 жил дараагаар нийлүүлсэн. 3 жил дараагаар нийлүүлсэн. За энэ 1-р хоолой тоогооны хувьд энэ байна. 2-р хоолой тоогоо гэж бас байгаа.
Энийг бид одоо бэлтгэл ажил хийгээд эх хонд үйлдвэрлэх гэж байна. Энэ онд бол бид дарааг үйлдвэрлэж чадаагүй. Энд бол одоо бид бол ийм Орсын холбооны тооны тендер бичгээр нь төр бол тендерт оролцдог. Үнэн нь энэний үнээр Орос тоогны үнээр. Гэтэл хятадын энэ тоогоог Орос тоогны үнээр худалдаж авдаг. Энэ нь болох тань зүгээр хятад орлогчтой хоолноо тоогоо. Дотор зэвэрдүү зүгээр охой дүү шиг юм. Тэгэхэд Монгол улсын шүүхийн шийдвэр биелүүлэх одоо 20 хангууд гэхэд цэвэр стандартын шаардлага хангасан тоогоо тендерт худалдаж авч байгаа шүү дээ. Тэгэхэд манайх одоо сургууль цэцэрлэг хангалтгаанд ийм тендерт ийм бүтээгдэхүүнийг бид одоо нийлүүлчихэд ичгчгөө сууж шүү дээ. Энэ бол дараа хэтэрхий бид энэ Монголын ирээдүйн өмнөд гэмт хэрэг хийж байгаа шүү дээ. Одоо бол нэрээ энэ болон одоо хорт тавдар өчтөчнөө өвчнөө бэлэн болсон байна. Энээс үгүйсэх боцоо явс арга баг. Тэгээд энэ тоогоонуудыг бичгээр нь англиар бүгдийг хуурамчаар хийгээд ард намгийн хэд хүтчихсэн. Бүр зориуд хийсэн. За одоо махны машин 300 урагч гэхэд ингээд араасаа бол байгаа л да. Бас адилхан ингээл ийм байх хэвээр бол ийм өгч яа гэл. Энд бол яг нэг үлгэхэд тендерийн базар болоо ноохоо бол зөндөө баг. Яг одоо сайн мэдж байгаа би мэрэгжлийн хүний хувьд энэ үйл ажиллагааг одоо 30 дэх жилдээ ажиллаж байгаа гэж бүр хамтд гарын дээр алгай хорон дээр байгаа юм шиг энэ бүх юм мэдж байгаа байхгүй юу. Тэгэхээр 4 жил гэж юм л да. Өмнөх жилүүдэд та боловсролын яамны яг тендерт оролцож тоног төхөөрөмж нийлүүлж байсан. Тэр үед бол оролцож нийлүүлж байгаагүй. Манай нөгөө мэрэгжлийн компаниуд бол байнга нийлүүлж байсан. Тэнд бол одоо асуудал байхгүй сайхан юм нийлүүлчихдэг. Энд ерөөсөө дотоодээс бараа үтээгдэхүүнийг авахгүй гэдэг юм биш. Чанар нь хангагдсан стандартанд болчихсон бүх асуудал жин та мэрэгжлийн одоо компани олон жил үйлдвэрлээд одоо сурчсан. Ганцхан цаана юу байгаа вөхөр асар сонирхолтой зөрчлөөгөө очиос гадны импортын бараг одоо хятад улсын засгийн газрын бодлогыг дэмжиж Монгол улсын засгийн газрын бодлогыг дэмжихгүй байхгүй. Тэгээ энэ ч олон хүн ажиллаж байна. Дотоод өцөчнөө хүн энэний чинь төлөө ажил хийж цалин авч байна. Нэм үрдэг өсөж байна. Нөгөө ажилгүйдэл нөгөө амжиргаа дээшлүүлэх, ядуурлыг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэл энэ олон юм ярьж байгаа боловч яг үүндээ бол ачид дээр нэг иймэрхүү л байна. Яг худалдан авалтын нийт дүнгийн хэмжээнд хэдэн төгрөг байдیں۔ Жилд одоо яг хэдэн сургууль цэцэрлэгт нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлэх гэсэн. Эдгээр чинь бас нэг ашиглалтын хугацаатай байгаа шүү дээ. Нэг сургуульд нийлүүлэхэд нэг 3-5 жил ч гэдэг юм уу нэг юм хугацаа бас байдаг баг л та. Жилд нэг 85 цэцэрлэг сургуулийн галтгооны юм бэлддэг. 85 дагоо, 85 ширээ, 85 тэгээд циклээр солигдоод явдаг. Шинэ ашиглалтанд орж байгаа сургууль. Тэгээ энэ жил бол бид одоо нөгөө түрүүн би хэлсэн чинь яамд ингэ бичиг өгсөн чи хариу өгөхгүй байсан гэдэг. Тэнгүүд манайх өөрийнхөө хүчин чадлыг 85 тогоо, 85 биш 85 ширээн тохируулаад хүчин чадлаараа бүх юмаа бэлдсэн. Дүүгээдээ татсан, үйлдвэрлээд зарим нь үйлдвэрлээд дууссан тал юм байна. Гэсэн чи энэ жил бол 150 болсон, 160 болж явсан. Нэг дахин нэмэгдээд. Тэгэхээр нэг дахин нэмэгдэхдээ чинь би тэрийг чинь тэр хэцээг хангаж үйлдвэрлэж чадахгүй. Тийм хэрвээ жилийн өмнө хэлсэн бол би бүгдээр ингэ хийх болцоо байсан байхгүй. Тэгээд 85 ширхэг бэлдсэн чинь жил 100 тайг үлдчихэж байгаа байхгүй. Уул нь бол энэ жил танах орж байгаа юм уу тий? Тендерт оролцоод тэг үндсэндээ манайх ялгагдсан л да. Тэгээ бидний тендерийн бичгээр нь тэг бол боловсролын яамны тендерийн комиссар бол нүдээ завчихгүй харна шүү дээ. Ямар алдаа байна гэдгийг бүгдийг харна. Нөгөө компаниуд ихвэл алдаа байсан нүдээ нэл өнгөрдөг байхгүй. Энийг бол би нүдэн одоо тендерт оролцоо сонгийн яамд гомдол гарахад бол 5 одоо тендерийн бичгээр нь алдаа гарсан компани хамгийн шилдэг компани гэж шалгуулсан байсан шүү дээ. Тэгээд дараа нь яасан гэсэн чинь нөгөө араа баг үнэтэй ингээд миний дээдлийн доотлын компани дараагийнхаа тендерийнх нь одоо ялгчаад тодорсон л да. Гэтэл 5 алдаа гаргацсан байхад сонгогчход намайг 2 алдаа гаргасан байхад нэгийг нь зохиомл алдаа гаргаад нэгийг нь бол та үнэхээр тийм байна гэж байгаа байхгүй. Тэгэл дараагийнх нь сонголоог л нөгөө компани сонгож байгаа жишээ тийм. Одоо тэгээд цаашдаа яах хэрэгтэй юм бэ? Одоо ер нь бол болсол ер нь ингэж байгаа. Аж үйлдвэрийн яамнаас бол үйлдвэрчдийн борлуулалтыг дэмжиж манай аж үйлдвэрийн яамд өнөхөө сайн ажиллаж байгаа шүү дээ. Бусд одоо тендер авдаг аж ахуйн нэгжүүд рүү бүгдээ төрийн нэрийн бичгийн аймагуудын худалдаа авах газрын нарт нь уриалга гаргаад, гар үсэг зураад, бодлогын хэмжээд боллоо гэдэг. Аж үйлдвэрийн яам бол боломжоор ажиллаж байгаа байхгүй. Тендер яг ингэ шалгаруулахад ажиллаж байгаа тэр худалдаа авах ажиллагааны газрын хүмүүсийн хийж байгаа ажил. Жилийн жил тендер болохаатай байдаг, энтэй байдаг гэж байгаа байхгүй. Цаанаас бодгоор ингэж байгаа. Одоо жишээ тийм бол одоо ирэх орж байгаа Монгол ардс намын засгийн газар бол шинжилгээний засгийн газар гарчаад аж үйлдвэр яам байгууллагад аж үйлдвэртэй тууштай алхам хийсэн. Ардс намын ерөнхий нарийн мөчгөн зав Эрхэн баяр гэж хүн оны өмнөх нь оны дараа одоо өдрийн санж ажиллах өгтөө бол энэ дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг төр бол тэргүй ээлжинд худалдаж авах ийм хууль гарсан. Энэ хуулийг бол
бийдүүлэхгүй байгаа төрийн түвшээд бол авилгалтай тэмцэх газрыг шалгуулнаа. Ардчлан мен дээр бол онцгой анхаарал тавина гэж одоо намынх нь ерөнхийнээр мөчгөн дараа үүрэг гүйцэтгэж байна. Намаа төлөөлж ингэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд дотоодоо хийж чадчих юм 100% худалдаж авна гэдэг. Гэтэл энэ намаас албан тушаал авчихад, намын өмнө төрд ажиллачаад ингээд дунд нь нуглаа хийгээд ховдоо мөнгө наваад байгаа нь бол дэндүү шударга шүү. Энэ дээр тэгээ худалдан авах ажиллагааны газар хамаатай юм уу? Эсвэл боловсрол соёл шинжилгээ ухааны яам хамаатай юм уу? Яг эцсийн шийдвэрийг аль нь гаргаад байна? Боловсрол соёл шинжилгээ ухааны яам өөрөө биеийн тааж тендер зарлан тендерээ дүгндэг ийм хүчтэй. Худалдан авах ажиллагааны газраар бол дамждаггүй гэсэн үг юм байна тий. Одоо тэгээд яг нийтийн хоолны тоног төхөөрөмжөөс гадна бусад сурагчийн ширээ санал форумч гэдэг юм уу энэ салбар дээр нь асуудал гарч байгаа юм байна уу? Та энэ дээр ер нь бол яг энэ дотоодын худалдаа авалтнаар ганцхан манай компани олгочиад байгаа юм бол байхгүй. Энэ хуучин одоо урд нь явж ирсэн жишээ адилхан. Хэдийгээр хуулийг гаргаад бүх одоо эрх зүйн орчинд өвдүүлээд байгаа боловч хуулийг биелүүлэхгүй. Одоо тэр нодны холбоо сурагчийн ширээ сандлын 3 тендерт гурвууланд нь Адман гэдэг компани нэг нь 2 компани хоёулаа авсан байл. Бас л авдаг 2 компани л авчихсан. Нэг нь Ануун гэдэг компани авсан. Тэгээд бас энэ хүмүүс бас л гомд гаргаад одоо өөрийнхөө ингээ хийж чадж байгаа юм уу чадахгүй байна гэл. Ингээл одоо хийж чадахгүй байна. Дотоодоо сургуулийн ширээ сандлыг үнэхээр хийж чаддаг шүү дээ. Ганц хүмүүсээд бол хэлсэн санамж гаруй сурж огт. Би дотоодоо хийсэн чанар стандартын шаардлага хангасан юмыг авнаа. Ширээ сандал мандал нь бол импорттойгоос одоо чанартай байдаг. Бид засаар янзлж болно. Эднийг бид одоо хийх боломжтой л гэж ингээд ярьдаг байхгүй. Яг ингээд хэрэгжүүлэхдээ болохоор л ингээд нэг учиртай хөдлөхгүй те арга сайн мэгэл ингээд үүсдэг. За танд нэмж хэлэх өөр факт баримт байна уу? Тэгээд энэ аж үйлдвэрийн яам маань бол бид чинь одоо сүүлд 185 дахь тогтоол гаргаад их хурлаас засгийн газар тогтоол аж үйлдвэрийн тогтоол гаргаж юу яасан. Зарим нэрийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх гэдэг. 100 гаруй нийтлэлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх. Энд бол манай аж ахуйн нэгжүүд бол үнэхээр таашаалтай байна. Үнэхээр одоо өөрсдөө хийж чадж байгаа юмнуудыг бол дотоодын зах зээлийг хамгаалах нэг арга шүү дээ. 15-аас 20% энэ. Одоо дараа нь бол энийг бол бушуу болоо дараагийн хийж байгаа юмыг хятараа таах болов уу гэж ойлгож байгаа. Аж үйлдвэрийн яам бол манай хийж байгаа бараа бүтээгдэхүүн бид тодорхой хэмжээний үзэсгэлэн бүх юмд нь оролцсон. Ер нь бол тодорхой хэмжээнд бол дэмжиж энэ одоо чиглэл компани хийж байгаа юм бүтээгдэхүүн бол манай дотоодын үеийнхээр нийцэж байна. Манай бодлогот бол тэнцэж байна. Та бүхэн санамж иш одоо гаруй үсэх зурцлагын дагуу энэ компанитай одоо дотоодынхоо үйлдвэрлэгч компаниудтайгаа хамтарч ажиллаач гэдэг ийм эднүүд сайд бол ганц хүмүүс сайдад ийм албан бичиг илгээсэн байдаг. Энд одоо тэгс одоо ингээл ийм илгээхэд энд бол ийм хариу нөгөө өөр л хариу ирж байгаа байхгүй. Тэгээд ямар хариу ирэх вэ? Ямар хариу таны тим компани одоо тендер чаллаа маллаа гэсэн юм байхгүй ч нууцлцдаг. Танах ийм юмар хаагдлаа, хасгадлаа гэж байгаа. Тэгэхээр батлан хамгаалах юм бус компани одоо тендерийг хамсан нь бол энэ тендер тим нэртэй компани ийм үнийн дөнгөөр ялалтаа агууллаа. Танах одоо тим шалтгаанаар хасагдлаа гэд бүр тодорхой бичиж байна. Боловсрол шинжилгээ ухааны яам бол ямар компани ялсан ч тодорхой биш. Хэн ялсан ч тодорхой биш. Танах тэгсэн гүйцээ болго ирдэнэ. Хин ялсан би араас нь ингээд нэхэл дагуул болж тэр тендер хүмүүстэй ингээд айгүйх дургу харьцсан гэж байхгүй одоо бүр яад гэх байгаа мэдхгүй. Тэгээ тэр хэлэхгүй нууцлаад. Энд чи юу гэсэн үг вэ гэсэн тодорхой бодлоготой зорилготой анханаас тендерийн бичвэрнтэй боловсруулахдаа бүр бодлогын хэмжээнд боловсруулна. Тэгээд энийг нийлүүлэхдээ хууч алдаанаа байдаг ус одоо энэ жил бол алдаанаг нь одоо сайхан засаа байлгүй дээ. Аль талдаа захиалгатайг үүсгэгчтэй ийм тендер юм чинь. Энд бол одоо бид баялаг үтээгчид жинхэнэ үндэсний үйлдвэр эрхлэгчид ардаа одоо 45 хүн цалинжуулж байгаа энэ аж ахуйн нэгжүүд орох нөхцөл алга. Энэ чи яванд өнөөдөр бол бид ингээд борлуулалтаар ингээд одоо дэмжигдээд ингээд төрийн борлуулалт хийгээд ирэх юм бол бидний чинь дараа жилийнх нь үнэ хамтран бүтээгдэхүүний чанарын сайжрна, ажлын байрны нэмэгдэнэ, Монгол Орос маань энэний дагуу дор одоо өссөн дэвжин, цаанаа энэ чинь Монгол улсын үйлдвэрлэлийг дэмжиж эдийн засгийн хүнд байдлыг одоо үндэсний үйлдвэрлэл авч гарна, баялаг бүтээгчд авч гарна гэж бол тодорхой айл талдаа бол хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Бүх шатанда эдийн засгчд бай, улсын хурлын гишүүдч бүгд дэмжигчдэг. Яг дэмжлэг дээрээ тодорхой зэрэг ингээл хаачиж байгаа. Тэнд бол гомдолтой л байгаа. Одоо танах ингээд тендер зориулаа 85 тогоо ядчил үйлдвэрлэлт гэдэг. Энэ тоогоог одоо ямар субъект руу ямар
зах зээлийн сувгаар одоо зарж борлуулахаас эхлээд ийм асуудал үүсчээд байгаа юм байна шүү дээ. Бид энд бүтээгдэхүүнээ хийчихэд фэйсбүүкээр одоо боловсролын яамны сайт метро үйлдвэрлэлд тавьдсан бид одоо энэ дотоодын хийсэн бүтээгдэхүүн хийгээд тавьсан гэдэг мэдээлэл өгсөн. Боловсролын яамны стратеги төлөвлөлтийн газруудад энэ мэдээлэлд хүлээж авлаа. Одоо бид хүлээж авлаа гэж хариу өгчээсэн. Одоо энийг бид ингээд аваад агуулгах дүүргэсэн байгаа. Эцэс болт. Энд одоо борлуулалт байхгүй. Өөр ямар ч сувгаар борлуулалт байхгүй. Одоо тэгээд жижиг дунд үйлдвэрийн 50 тэрбум юу зээл өгөх гэж байгаа юм байлаа сумдуудад. Энэ жоохон сүүн бүтээгдэхүүн боловсруулах сүүний үйлдвэрүүд, харуулгын үйлдвэрүүд төлхөө зээл мэйл авах тусад хамгаалж чадах юм бол тэр хүмүүс манай тоогоо одоо сүү хөөрүүлэх, тарг өгөх, харуул цэцгээ боловсруулах энэ чиглэлээр худалдаж авах боломжтой. Авахгүй юу гэдгээ тэр авах. Тэгээ бид одоо нэг өгөхөд ингээд мөнгөний төвжээл бүтээгдэхүүнээ төвжээл. Тэгэхээр дараагийн хойдон жилийн тендерт ороод тэнцвэргүүд одоо араа дандаа ийм улсууд энд байхгүй л гэдэг ойлгож байна. Бас нэг эх орон сэтгэлтэй, эх орон худалдаа болчих хийчих тийм бас сайхан Монгол очиод олдох байлгүй гэж бас бодож байна. Тийм дөрөв төвшөөд хэрвээ тендер бодлонтой болсон гэж үзэж байгаа бол бас гомдол гаргах эрх байд юм байлаа шүү дээ. Нэг ерөнхий сайд сайхан бэлэг саяхан бас худалдаа авах ажиллагааны газар дээр ажиллаж байгаа үеэрээ гомдлын асуудлуудыг яаж шийдэж гин, энэ асуудлууд ямар замаар шийдвэрлэгдэж гин вэ? Эднэрийг ил тод шилэн болгох ёстой гэсэн юм ярьжсэн л та. Тэгэхээр яг одоо тендер авч чадахгүй байгаа энэ компаниуд нийлээд гомдол гаргах ч гэдэг юм уу те. Бусад шатны байгууллагт хандах боломж нөхцөл нь юу нь ямар хөө вэ? Тендерийн хуулиар бол тендерийн үнийн дүн гарснаас хойш 5 хоногийн дотор сангийн яамд гомдол гаргах хэрэгтэй. Тэгээ бид бол сангийн яамд гомдол гаргацсан байна. Одоогоор бол гомдлын хариу ирээгүй байна. За сангийн яамны гомдлыг хүлээмжшүүлэхгүй дараа нь шүүхт хандж байна. Дараа нь бол бүр одоо хуцтгын хэлбэр тарах юм бол ойлгохтой тэмцээнээс хандж байна. Энэ бол эдний ерөнхий нэрийн бичгийн даргын эрхэн баяр дарга хэлсэн шүү дээ. Энийг бид хэлэхгүй байгаа төрийн түвшийг ойлгохтой тэмцэх газар шалгуулна. Нам бол онцгой анхаарал тавна гэдэг. Намынхан ерөнхий нэрийн бичгийн дарга үүрэг үүсгэж мөнгөний хэлээд байгаа шүү дээ. Би хэлээгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол энэ ерөнхий сайд маань ингэ санаа зовоод энэ гомдолтой холбогдлолтой, дотоодын худалдаа холбогдлолтой ингэж байгаа нь бол бас зөв зүйтэй бас бахархах шүү дээ. Сайхан л ажил байна. Одоо дараагийн алхам гэж юу байх вэ? Дараагийн алхам бол хариу хүлээж байна. Тэгээд дараа нь бол бид энийг яахгүй бол жилийн жилд ийм чанаргүй стандарт бос ийм бараа бүтээгдэхүүн хүүхдийн байгууллагт нийлүүлчихэд энэний үнэхээр одоо мэргэжлийн компанид нийлүүлээд засвар үйлчлэгийг хийж чаддаг бол нэг өөр. Энэ нийлүүлж байгаа компани зүгээр тендерийн лангууны компани шүү дээ. Тендерт оролцдог болохоос энэ тоног төхөөрөмжийн засвар үйлчлэхний газар байхгүй. Тендерийн бичвэрэнт байгаа юм. Тоног төхөөрөмжийн засвар үйлчлэгийг тусгай хэрэгтэй байх хэрэгтэй. Эсвэл тийм үйлчлэгээ хийдэг компанитай байгуулсан аль биесний гэрээ байх хэрэгтэй гэдэг. Ийм байхгүй бол нэг заалт нь хасагдах ёстой л дөө. Тэгэхээр энэ компаниуд бол тэр заалтаар хасагддаггүй. Тэрийг бол тендерийн хамсыг харахчгүй. Тэгэхээр дараагийн жилийн шүүхт хандах ажил байгаа. Тэгээ чатаараа явна л да. Энэ мэргэжлийн компаниуд бол хэрвээ ялалт байгуулсан тохиолдолд яах юм? Хэрвээ энд ингээд сангийн яамд юу өгөөд энийг одоо үнэхээр орон үндэстэй байна. Дотоодын үйлдвэрлэсэн одоо тендер хуулийн 11 дахь заалтыг биелүүлээгүй байна гэсэн одоо үзүүлэлтээр буцаага тендерийг одоо дахин зарлж болно. Тэр бас тодорхой зөвлөмж гаргал л да. Ингэх юм бол дахиад зарлагдаж болно. Эсвэл одоо үнэхээр тэр үйлдвэрлэсэн бараа бүх бичвэрт мөрөн байгаад ингэх юм бол манай компани тендер өгөх боломжтой. Тэгэх юм бол бид одоо манай 40 хэдэн ажилчин хийх ажилтай. Энэ бараагаа сайхан бардуулна тэр тоног төхөөрөмжийн засвар үйлчлэгийг төсөл сургуультай бүрэн хариуцах гэл бид чинь одоо хийх ажилтай байгаа байхгүй юу? Өөрсдөө хийсэн, зохион бүтээсэн ийм оюуныхоо өмчийг хятадын чанаргүй ийм таваагаар эх орнод үргэж байгаа үед бол би жоохон үнэхээр игдүү үрсэж байгаа байхгүй энэ төшмөлөдөд. Яг танахтай адилхан ийм нөхцөл байдалд орсон ямар компани байна? Энэ компаниуд нийлээд тендерт орох тийм боломж байх уу? За тэгээд манайх нэг монголчууд ч амиа боддог тухай тэрэндээ байгаа. Нийлээд ээжтэй яадаг бол бас бодлого болох байх. Одоо тулгад төхөөрөмж гэж компани байна. Мэргэжлийн компани, тулгад техник гэж компани байна. Тулгад төхөөрөмж компани бол тодорхой хэмжээний бас бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэгээд өөр бас мэргэжлийн компаниуд байна л да. Эднэр бол бас одоо яг л энэ чиглэлээр тууштай энэ бодлогыг одоо хуучин социализм системээс авахгүй бол явуулсан энэ компаниуд шүү дээ. Яг мэргэжлийн компани байхгүй. Тэгэхээр одоо ерөөс нэг үлэхэд бүх мэргэжлийн байгууллага, мэргэжлийн бодлого бол бүгд байхгүй болсон юм шүү дээ. Бүгд устцсан.
Бод өөр хэлбэр өнгөрсөн. Тийм учраас энэ мэрэгжлийн болгох, мэрэгжлийн талд нь оруулах тал нь энэ ч одоо бараг юм. Тууштай явах нь бол дараагийн одоо ямар засгийн газар гарч ирлээ гэвэл энэ дээр бас тодорхой хэмжээний амжилт гарах байлгүй дээ. Тэгээ ер нь бол ийм алдаа гаргаад 40-41 компаниуд тендер шалгагдсан компаниудын судалгаа гарцсан байгаа. Одоо бүгдээрээ нийлж хагаад энэ одоо бодлого ахлын газар одоо энэ яамдууд санал тавиад за цагдаагийн юу хууль зүйн сайд за зарим их хурлын гишүүдийн зөвлөж байгаа манай баялаг үтч холбоо ер нь хилцүүлэг өрнүүлэг гэсэн юм санал явагдаж байгаа. Нэлээд орвтой яахгүй бол яг ингээд төр болоод үнэхээр ажлаа хийчихлээ шүү дээ. Тэгтэл хэрэгжүүлдэг тэр байгууллагууд нь бол шууд тэгэл эсрэг зогсож байгаа юм. Тэгээд шалтгаан яриад нэг өчүүг юм гэл уул аваа шиг яриад. Тэгээд нөгөө импортын барааг бол өчнөө муухай байсан ч энийг мэрэгжлийн албан газраас бол ингээд албан бичиг өгөөд мэрэгжлийн албан газар хүний хүүхдийн эрх гүнзний төм өгөөд хүүхдийн төлөө болгоныг бараг байшин барилга тэгээд талбай цэцэлэг бүгдийг болоож авсан шүү дээ. Байшин барилга бариад. Тэгээ одоо сүүлд нэг хоол иж байгаа галтгоонд нь оруулаад ийм амар чанаргүй ийм юмар танууд төхөөрөмжөөр хоол ээж өгнө гэдэг бол уучлаарай би дахиад нэг асуулт асууя бомцодгоо. Энэ тогоонуудад хийсэн хоол хөвгцтэй мөөг өнцөртэй чанаргүй гэдгийг яг баталсан баримт байгаа юу? Энийг Монгол улсын стандарт гэдэг энэ одоо жишээ гэх юм бол энийг Оросоор хятад улсад орсон энэ тогоог тийм баримт энэ дотор байхгүй. Харахад ойлгомжтой байхгүй. Сүүтэй цааш анхаараа хөхөрчин. Сүү өөрүүлнө хөхөрчин. Аар туслахын доор нь ингээд түлэгдчихдэг. Тэгээд дотор талд 201 гэдэг маркын гангаар хийсэн. Манай тогоод 304 гэдэг маркын. Яг мэрэгжлийн хяналтаас бол энэ ингэж байна гэж тогтоосон юм байхгүй юм байна. Ер нь гаргуудыг бол болно. Тий. Тэр мэрэгжлийн хяналтууд энэ манайхыг жишээлбэл манай бүтээгдэхүүнийг ингээд нөгөө дотор нь бүтээгдэхүүн хануулаад тэгээд хэсэг хугацаанд тэр бүтээгдэхүүнийг шинжилж үзээд энэ бол одоо төмөрлөгийн буюу хар металл тунгалганы холц илэрсэнгүй гэдэг гаргаад ирд юм л. Энд бол илэрх нь ойлгомжтой. Энэ тэгээд одоо энэ чанаргүй тогоонууд нь яасан гэвэл сургууль цэцэрлэгийн гал тогоонд эсвэл скалатанд нь гадаа эсвэл нэг гал тогоонд дээр нэг хулдаа тавьж чахал тэгээд ширээ болоод байж байгаа шүү дээ. Яг ашиглах. Энийг ингээд энэ цэцэрлэгийн дарганаар одоо энийг манайхаас асуулах гал манай мэрэгжлийн байгууллагуудаар зөндөө ирж байгаа. Энэ засаад өгөөч тэгээд өгөөч. Тэгээд нийлүүлсэн компани болохоор бүтэн жилийн хугацаанд баталгаад хугацаа гэсэн байхгүй. Ягаад гэвэл мэрэгжлийн биш юм чинь хийж өгдөг. Тэгээд та нар өөрсдөө энийг ингээд гомдол санал гаргаад энэ тогоогоо ингээд асууж байлт юм солиулаач гэхээр өө энэ ч дараагийн сангуужилтээс юм өгөхгүй шүү дээ. Олон юмроо дугуйгаар ажилтгүй болгох шиг үгүй ингэж бүр ийм аймаар байсан юмд орчихсон. Тийм олон зөвлөгүүд байгаа шүү дээ. Одоо камерын өмнө гараагүй үйл ярихгүй болохоос биш. Урд нь баг барьж байгаа ярьж байгаа үгүй гэсэн зөвлөгөө зөндөө байгаа. Байдал яг ийм. Энэ бол зүгээр яг үнэн шүү. Хүн амтныг одоо ингээд одоо гүтгээд энэ төр байгаа юм бол байхгүй. Би угаасаа тийм гүтгэх болох тийм унгон тийм сан бол байхгүй. Бодит байдлыг л ярьж байгаа. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө үзэгчид бас энэ тендер тойрсон бодлон дээр ямар асуудал байгаа вэ гэдгийг одоо үйлдвэрлэгчдийн төлөөллөөс сонсоод өөрөөр дүгнэлтээ хийсэн болов уу гэж бодож байна. За таны хувьд бол баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлд ажилладаг. Тэгэхээр баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоор ерөн сүүлийн үед хийж хэрэгжиж явж байгаа ажил сонин сайхан юу байна вэ? Сая бас олон улсын үзэсгэлэн яармагт оролцоод ирсэн юм мэдээтэй байгаа юм байлээ. За манай баялаг бүтээгчтэй холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш олон төрлийн ажлуудыг хийсэн. Өдөр нутгаар олуудаа явсан, олон одоо бичвэрээр гаргасан, урайлаг гаргасан, одоо тэгээ ер нь бидний төр жижиг дунд үйлдвэрлэгчд баялаг бүтээгчдийн тунд гүүр болж ажиллах энэ ажлаа бол бид бол одоо сайн хийж байгааг дотроо бид ингэж бодож байгаа. Энэ олон түмэн бол маш их дэмжиж байгаа 30 гаруй мянган одоо дэмжигчтэй гишүүдтэй болсон манай холбоо. Тэгээ энэний доо манай энэ холбооны одоо ажил үйлчлэхний үр дүнд бол олон үйлдвэрлэгчид жижиг үйлдвэрлэгчид бол олон нийтийн танил болсон. Одоо бүтээгдэхүүн гадаадын зах зээл дээр хүртэл гарч байна. Энд тэнхин одоо шүлжээ дэлгүүрүүдэд зарагдчих байна. Ер нь бол тодорхой хэмжээний амжилттай ажиллаа. За манай холбооны төлөөлөл одоо бүгд хятад улсын Гуанчжоутын техник технологи олон улсын 10 дахь удаа 110 удаа үзэсгэлэнт бол оролцоод ирсэн. Энд бол тодорхой хэмжээний баялаг бүтээгчдийн төлөөлөлтөд явсан. За хүмүүс өөрөөсдийнхээ мэрэгжлийн дагуу өөрөөсдийнхөө сонирхлын дагуу энэ үзэсгэлэнд маш одоо дайчин цаг завгүй хоолндоо жорох завгүй гүйсэн чирсэн одоо ер нь их богино хугацаанд 4 өдөр 4 хоногийн амжилттай яваад ирсэн. Хүмүүс бол ер нь
Тэнд бол үзэсгэлэн гэж хэлэхээс илүү үйлдвэрлэл явагдчихсан. Аяга хийдэг бол аяга хийжсэн, боо хийдэг бол боо хийжсэн, ерөөсөн бүх процессыг бодитоор нь харуулж илээ. Тэгээд одоо амжилттай сайхан яваад ирлээ. За тэгээ манай холбооны гол бодлого болж явж ирсэн энэ бүх баялаг бүтээгчтэй зориулаад Монгол үйлдвэрлэл миний хэрэглээ гэсэн сайхан аялал зохион байгуулсан. За бүх яамдын төрийн нэрийн бичгийн дарга аймагуудын худалдаа ухаалцсан газар дарганаас холбооноос одоо тэгээд дотооддоо хийсэн баялаг бүтээгчд хийсэн бараа бүтээгдэхүүнийг төр худалдаж аваач гэсэн энэ сайхан уриалгыг гаргасан. За дараа нь одоо бид сүүлд одоо Монгол улсын сонгуульд болох гэж холбогдуулаад сонгуулийн одоо оролцож байгаа номуудад баялаг бүтээгчдийн холбооноос албан ёсоор энэ баялаг бүтээгчийн бодлогыг дараагийн одоо ялсан номууд мөрөө өсөлтөд тусгаач гэдэг ингээд бид бодлогоор тодорхой хэмжээний бүр ингээд жагсаалтаар оруулж уриалгуудаа хөргүүлсэн байгаа. Ерөнхийдөө бол энэ иймэрхүү салын ажлуудыг нь хийлээ дээ. За баярлалаа. Тэгээ бидний ярилцах цаг ерөнхийдөө өндөрлөгдөх гэж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос гаргасан уриалгуудыг яг энэ хандж байгаа газрууд хэр дэмжиж нааштаг хүлээж авч гин вэ гэдэг асуултаар хоёлаа яриагаа өндөрлөе. Уриалгуудыг бол авахгүй авчдгийг хүлээгээд авчдаг. Баяртай үнэхээр тийм байна, ийм байна гэж улаан цагаан албан ёсоор одоо ингээд дэмжиж яа ингэж яа гэж бол нэг одоо хариу өрүүлээд байдаг. Тэг ойлгож байна гэдэг ингээд цаанаа бол төрөний энэ байдалтай адилхан ойролцсон. Харин намууд бол их сайн дэмжиж хүлээж авч байгаа. Бүх намууд бол тодорхой хэмжээний өөрийнхөө хөтөлбөрт манай энэ тухай бол үндэсний үйлдвэрлэлийг дэмжих. Энийг дэмжсээр бол улс орны эдийн засгийн хүнд байдлаас гарцвал энэ гэдэг нь Эрдэнэтэд ч улс төрд ч хүлээн зөвшөөрч гисэн. Энийг бол тодорхой хэмжээний бол тусгаж нэлээд сайн тусгаж өгч байгаа байлээ гэдэг нь бол бидэнд бас ажиглагдаж байгаа. Тэгэхээр бол дараагийн одоо засгийн газрын сонгуулийн дараах засгийн газар бол манай баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг бол бодит байдлаар дэмжих баха гэдэгт бол хэрэгэлцэхгүй байгаа. За баярлалаа. Тэгээ өнөөдөр бидний цаг гаргасан танд амжилт хүсье. Ямар ч байсан дараагийн шатны хариу гартал бас хүлээх хугацаач гэдэг юм уу боломж байгаа юм болов уу гэж харлаа. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Үзэгчдэд тодорхой ярилцлагын цагийн шинэ дугаарыг та бүхэнд хүргэлээ. За энэ удаа манай нэвтрүүлгийн студид баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн чиглэл компани ерөнхий захирал Бумцэнд урагдаа оролцлоо. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.